нүүдэл суудал хийгээд хагасаа өдөржингөө нүүгээ бүтэнсээ өдөржингөө тийм тогтчих гэж өстой нэрэ. Яа чанга юм байна. За ямар ч юм нүүдэл суудал хийгээд. Тэгэл өөр хөгөлт орж байгаа юм чинь. Гүүн баярлав. Ядрахгүй л гүүнээс зүгээр. Ядарч мадрахыг ерөөсөө ч мэдэрсэнгөө. За сайхан байла. За эхлэх үү. За эхлэе. За өнөөдөр чинь хөгжлөө түүх уншдаг өдөр. Нэрээ нутлсан сонсогч. Сайн байна уу? Анх удаа бичиж байна. Ойтон бахта хичээлээ тараад гэрлүүгээ харж явлаа. Автобуснаас буугаад нилээн өссөн жаахан ууртай гэхүүдээ бас болоогүй нэг охинтой чатлаад ухаангүй. Утсанд муу хар долгоогоо мэдүүлсэн явж явахгүй юу? Тэгсэн булан тойрсон чинь нэг хар юм гараад ирэхээр би гэж хүн нохооноос ухаангүй байд юм л да. Тэгээд нохоо байна гэж удаа зочсондоо өшгөлөө тайцсан. Тэгсэн юу байсан гэж скутер унж авсан хүн байсан. Би гэж хүн эргэж хараад яагаад ч юм нөгөө унсан хүнийг хараад илгэмаа татаад л явцсан. Яагаад ч мэдэхгүй тэгээд дараа нь яасан гэж сайхан уучлалтгүйгаад гоё найзууд болсон. Тийм чи яагаад намайг зүгээр явж байтал өшгөлсөн гэж дараа нь асуусан. Тэгэхээр мань хойноос амар айд юмаа гэд үннэл хийсэн. Тэгсэн тийм үү би ч бас ухаалттай айдаг штэ тэ андаа гэд дахиад илэг болтлоо инээсэн гинэ. За эхлэхүүс ч юм уу шууд эхэлсэн. За нэвтрүүлгийн маань гамтрын арилгачаар Toyota Top Motors 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих аян эхлэе гэд Toyota Top Motors за мөн зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр хүчиж эхлэх үсэг юм уу? Хэлээгүй байсан шүү дээ. Эхлэхгүй дээр нь бид чи ингээд нөгөө нэг үдээ ачаар даваа гарагт ингэдэг мэгдэг явдаг үдээ. Гүштэй унш эхлэхдээ л эхлэх үгдэг үстэй. За тэгээд үдээ ачаар групп маань өнөөдрийн байдлаар 346,100 гишүүнтэй болсон байлээ. Түрүүчийн 7 хоногт 345,900 болсон байсан. Тэгээд шинээр нэмэгдэж орж ирсэн 200 гишүүндээ бас сайн байна уу гэд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд дөнгөж сая би яг 9 хүнийг бас бандлаа, блоклоо. Яг тэгэхээр зэрэг манай групп руу хизээч арилжааны лайвууд болон улс төртэй холбоотой янз бүрийн бичлэгүүд бол ордгоо. Ингээд 9 хүн бандуулсан. За минийх болохоор зэрэг Баярмаа гэдэг сонсогч үжилтэд түүхэн 7 настай хүүдээ 5 шуу малыг таниулах гэж бөө инээдэн болох юм а. Өдөр тутам хэрэглэхгүй болохоор байсыгээ л мартчих юм. Өдөр монгол хэлний даалгавар явж яснаа ээжээ энэний жаалыг хэн гэдэг вүлээ эргэлзээд болдгоо гэд үхэр твэний зураг үзүүлж байна. Хэлж өгөөл явууллаа. Удалгүй нөгөө буржгар жижиг цагааны ээж нь хэн блээ гэж байна. Мал асуугаад байгаа юм уу тий? Үгүй бидтэй хардаа хоёр хүүхэдтэй за ялангуяа охиндоо ингээд цэцэрлэгт байгаас нь ингээд юм хувц ингээд угаангаа тий. За миний охин Тимээний хүүхдийг ботго гэдэг мэдэг гэл ингээд 5 шуу малыг бүгдийг ингээд амхандаа хилж өгдیں۔ Тэгээ эднэр чинь нөгөө ойрхон байдгүй болохоор яг одоо ингээд өөрөө үзэж хараад энэ хурган юм байна, энэ ишгэн юм байна гэдггүй болохоор тэгээд мартчихдээ мэлж шүү дээ. Бүр тэгээ том болоод хичээл сургуульд орсныхон дараа би ч одоо нөгөө амар өөртөө ихтэй байгаа штэ. 5 шуу малын ядаж төлнүүдийн ингээд мэдүүлдэг болсон малцсаггүй ингээд идчихдээ байл шүү дээ. Таахгүй харин тий. Тий энэ буржгар цагаан байгаа шиг цээгчгүй хэлсэн. Эдгээр буруу биш л тий. Харин тийм ээ харин тийм. За нэрээ нуудлсан сонсогч. Анхны ажил. Төгсөө 5 толгой түлш компанид машин дээр түлш тоолж ачуулдаг ажилд орлоо. Халтай нэг жигтэйхэн халтар гар цэвэр мөнгө гэж бодоод ажилдаа дуртай. Өдөрт дор хаяж 50 өөр машин, нэг машин нь жолооч ачигч дор хаяж гээд 100 эрэгтэй хүнтэй ажиллана. За тэгээд нэг том машинтаа орж ирж түлш ачдаг байлаа. Надад ахт нь 3 сайхан хүү байна. Чи сонгоод нэгтээ сууж миний бэр болооч гэж өдөр болгон хэлдэг байва. Олон эрэгтэй хүнтэй харьцдаг газарт иймэрхүү маас их. Тэгээд тоолгүй хаяж овоо хэдэн сар өнгөрвөө. Хэдэн сарын дараа за 2 хүү маань хүнтэй суулаа. Нэг сайхан хүү байна. Танилцаад үерхэд бэрмэнд болоочтэй гэв. Би ч 3 байсан нэг болж шилэгдэжтэй гэд тоосонгүй. Энэ мэтлэн овоо хэдэн сар өнгөрч би ч ажилд ороод жил гарan ажиллчихсан байх үед ах өрөөнд орж ирээд 3 хүүмийн хүнтэй сууж 3 бэртээ боллоо. Чамд шахах хүүгүй боллоо гэж. Чи хэрнээ ахтайгаа суучих ахын чамд маргаас 100 сая төгрөг бэлэн аваад ирэй гэж үлээ. Яана. Ковидын өмнө юм хямд байсангүй 100 сая их мөнгө байлаа. Одоо бодохно ахад их л таалагддаг байсан шиг байгаа юм. Тэр үед намайг 100 саяар авах гэж байгаа юм шиг санагдчих баг уур хурж байсан. Одоо бодоход надад өөрийгөө 100 саяар шахах гэж байсан юм шиг байна лээ. Аха 4 жил өнгөрчээ. Та унших юм уу? Сонсож байвал таны үнэлгээ хэд болсон бэ? Дүүрүүгээ залгаарай гэхгүй юу? Тоглосон юм агнэ. За дараагийнх нь сайн байна уу? Би такондоор хичээдээд бараг 1 жил хагас гаруй болж байгаа юм л да. Одоо 10 настай цэнгэр бүстэй тамирчин гинэ. Ваа ямар мундаг. Сурагчийн
Тэд бүсээ авахд нэг л бүс дутуу байгаа. Олон тэмцээн уралдаанд яваагүй туршлага бол бага л да. Харин энэ жилийн 3 дугаар сарын 8-нд аймгийн аврах шалралт тэмцээн буюу Dream Cup 2025 гэх томоохон дулааны тэмцээнд орлоо. Айгу Педгэр гард зүгээр ороод алан тална гэж бүртгүүлс тамирчин хүн золиос хэрэгтэй гэдэг дээ. Энийг 10 настай байж том юм ичжээ. Хүмүүс харахад зүгээр нэг мөнгөө төлөөд орох биш. Маш удаан бэлтгэл хийж, нойр хоолоо хаасах их том ажил ээ. Хамгийн том аимшиг нь бол жиндээ орох. Жиндээ орсон бол тэмцээнд орно. Ороог бол шууд хасагдана. Гэхдээ 2 боломж бий л дээ. Тэмцээнд орохоос 2 хоногийн өмнө бэлтгэл ороод багш жиндээ орохгүй бол хасагдана, тэмцээнд орч чадахгүй гэж сэтгэл зүйн амар нөлөөлж байгаа юм чаа. Хоол идэхгүй идэн гэвэл саримстай шүлүү. Дасгал хий тэгвэл чи хасна гэд. Маргааш ч болж би жингээ үзүүлэх болоод анхалж шүүгч ирэхээс өмнө үзсэн 700 г хасах болоод 1 цаг гаруй заалаа тойроод ашгүйч жиндээ орлоо. Оройнч болж маргааш тэмцээндээ гэж бэлтгэлээ хийгээстэй ашгүйч хуваар гарлаа, маргааш ч боллоо. За одоо ингээд миний хүүг эхэлж байна да гинэ. Өглөө нь дархаа арена дээр очиод зүрх зүгээр амнаас гарчих гэлээ базар байна. Тулааныг нисэг үзлээ. За ингүүл ингэн гээл давтаастай. Хүүхдүүд хожигдсон гарч ирээл уйлаад би дотроо ингэчл уйлж болохгүй юм шиг гэж бодоостай. Би засаад хурч ирээд клубийнхаа сандал дээр суулаа. Хажуу талын хүүхдтэйгээ манай найз яриад байсан. Тэгснэг харсан мань гар өөдөөс амар гайхчихсан хараал сууж идэв. Би бүр гайхаад. Тэгсэн нэрийг нь харсан манай клуб биш өөр клуб байдаг нас. Бараг тулааныхаа хамаг нууцыг нь хилээд пөө юм болж байхад шаал танихгүй өндлөнгийн гарнаас. За би ч гарах боллоо. Гарлаа, харсан, унсан, уйлсан. Яг яасан гэвэл надаас өндөр бүр майр өндөр охин сунгаад татсан анааш цаашаа таквондод гол нь сонголт авахгүй юу. Толгойд өшгөлвөл 3 оноо, цээжинд өшгөлвөл 2 оноо, бусад өшгөлөлт нь 1 оноо. Дайр их минь өршөө барилгын тоосоо нурж байгаа юм шиг хөл өргөгдөж аваад 3 дараалал хусаа тайс. Ядж хахад би шил зүдгийг хэлэх үү, шилээ авсан зүгээр бүрэлзээл явц. Тэгсэн би аалж яах гэж бодоод байсан. Бүрэлзээд хий юм хараад өшгөлөөд байсан л та. Нөгөө охин чинь толгоолоо дайраад л байна. Би яг тэр охины хажууд бол нэг жижигхэн шоргоолж тэр зүгээр нэг үлэг гөрүүл юм уу хаашаа. Толгой цээжгээд өшгөлүүлээд өөрөө өшгөлөө толгоолоо нь өшгөлсөн чинь сүулдэ бүр толгой өргээд дивжэн дээрээ эргэж унаад бараг нэг циркээ алиалагч цаашаа. Манай багш намайг хараад уйлах уу, инээх үү гэсэн байдалтай цааш дууслаа, би ч хожигдлоо. Дэвжэнээс гараад шууд уйлчихсан. Манай клубийнхэн намайг харагдаад хажуугаар нь хайр үрээд бас уур, хор, шар, гомдол 3 дотор алалцаад Мартин 8-ыг чилэх үү, манай аав ээж миний сэтгэлийг дэмжих дуртай бүхнийг минь авч өгөө сэтгэл зүйч гайг боллоо. Тэгсэн орой уцаа ухаад өвтчихсэн манай багш "Хүүе, чи чинь медалаа авахгүй яасан юм бэ?" гэд би бүр баярлаад алт мөнгө хүрэл аль нь чамаагүйгээр шууд уйлц. Тэгсэн би яасан байх нь? Зовж авсан 5 оноогоороо улаан шугамны дээгүүр гараад хүрэл медаль авсан байх нь тийм үү? Эцэст нь миний зовж олсон медаль маань нүдэнд чинь зүгээр алт болж харагдаад нас. Ер нь бол хүн хэр их хичээн тэр шангаа заавал авдаг юм байна шүү гэж би ухаарсан да. Жич би чинь ер нь бол 137 см штэ. Тэр бол зүгээр 180 хавцаал байсан. Би чинь туранхаа болохоор нэмэх 31 кг орсон. Тэр лав миний нүдэнд 31 болж харагдахгүй болохоор нь дэвжэнээс буухта чи ер нь нэмэх 31 биш байх те гэж уйлангаа аваа хийсэн гинэ. Яа, жиг хасах хэцүү. Хэцүү тий. Нойр хүрдэх шүү дээ. Унтах гэхээр. Тэгээд унтаач. Улаанбаатар хотод 12 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зорилго бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байгаа. За, ахих зээл гэдэг нь ингэж байгаа юм байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөдгөх, үйл ажиллагаагаа сайжруулахад зориулсан 50 сая хүртэл төгрөгийн 36 хүртэлх сарын хугацаатай ийм зээлийн үйлчилгээ гинэ. Тэгээд хэрвээ эмэгтэй бизнес эрхлэгчнэр энэ зээлийг авах юм бол 1.1-ээс 1.5%-аар хүү буурна. За. Тий. За. Тэгээд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг түрээсийн гэрээтэй тохиолдолд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 10 сая хүртэлх зээлийг шууд гаргах боломжтой. За. За тэгээ бас нэг ба түүнээс дээш удаа зээл авсан харилцагч дараагийн зээлийн хүн 1.1%-аар буурна гинэ. За тэгэх За тэгээд хамгийн шуурхай үйлчилгээ зээлийн ердөө 30 минутанд шийдвэрлэрэй гэсэн байлээ. За Улаанбаатарын 6 дүрэгт нийт 10 салбар байгаа учраас өөрт ойрхон салбарт очиод зээлээ хамгийн урднаар шийдвэрлэх боломжтой. За тэгээд даахүрэ болон 22 автодлын салбарууд нь амралтын өдрүүдээр ажилладаг учраас автомашины зээлээ та өөрийн цаг завтаа тохируулаад шийдэх боломжтой. За тэгээд энэ
Энэ бусад зээлийг одоо шуурхаар шийдвэрлэж өгөхөөс гадна дугаар барьцаалсан зээл, бизнес зээл, үл хөдлөх барьцаалсан зээл, ногоон зээл, автомашин барьцаалсан зээл гэдэг ийм олон төрлийн зээлүүд байгаа юм байна лээ. За Улаанбаатар хотын 6 дүүрэгт нийтдээ 10 салбартай учраас та аль ойрхон салбар руугаа очиж зээлээ шийдвэрлэж болно. Утасныхын дугаар 72 77 82 82 гэсэн ийм утас байна. 72 77 82 82. За тэгээ Omni Capital гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар зориг бүхэн үнцэнтэй ахих зээл Omni Capital хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За copy post гинэ. За Би гэдэг хүн 2005 онд грээгээр Солонгос руу ажилд явд юм байна. Тэр үед Солонгосын хөдөлмөрийн бирж дээрээс нэрсийн чагсаалтаар ажилчдаа сонгож авдаг байсан. Бид нар 64 хүн Солонгос нислээ. За тэгээд очиод сургалтын төв дээр 7 хонлоо. Манайхан халуун ногоотой хоолыг нь идэж чаддаг бай. Будаа усаар л хооллоо сте. Би гэдэг хүн өнгөрөөд л мундаг хүн болгосноо соо хоол идэж чаддаг гэдэл. Будаа кимчи халуун ногоо хойлоод гусаж гарваа. Тэгс яасан гэж орой болоод хүндрэх болт юм байна. Нойлд ороод суулаа. Йоо бурхан минь ээ. Доошо халуу дүүгээд гал гарч байгаа мэтэл хэдэн өдөр зовсоо. Тэгээд үйлдвэрээ сонгож авсан хүмүүсээ авахаар улаан хотод байдаг усан онгоц үйлдвэрлэдэг компаниас автобус ирд юм байна. Моторын хэсэг хариуцсан компани менежер 4 хүнээ хүлээж авахар ирэв. За тэгээд тэр солонгос бүсгүй ширээн дээрээ доош тонгоож бүртгэл явуулж эхэлдэг юм байна. Эхлээд нэг нь очлоо. Ирэн моё Шимнига гэдэл нэр асууж байна. Манай найз Эрдэнэт гэдэл нэрээ хэлээд л бүртгэлээд басв. Дараагийн хүн гэлээ. Өөр найз маань очиод Ирэн моё Шимнига гэхэр нь Эрдэнэт гэсэн чинь толгоогоо өргөөд гайхаж байснаа мэдээж овг нэр нь өөр. Хоёр хуруугаа гоцойлгоод төв Эрдэнэт гэдэл гайхаад өнгөрлөө. Дараагийн хүн нь би очлоо. Ирэн моё Шимнига гэд нэр асууж байна. Эрдэнэт гэд нэрээ хэлсэн чинь зочиж босч ирээд л дахиад Эрдэнэбат гिचүү гэд нүдэн ороо дээрээ гарч иргэлдээд монголчууд бүгдээрээ Эрдэнэт нэртэй байд юм уу гэд гайхаж байснаа дөрөвд хүнээ дуудснаа. Чи Эрдэнэбат уу гэсэн. Азар тэр хүн нь инх болд гэж нэртэй хүн байж таарад тэр соо хүүхнийг ухаан алдуулчааг өнгөрсөн. Нэрсийн чагсаалтаар сонгогдсон 4 үсгээр ихэлсэн бид дөрөв очиод овгоороо дуудулдаг болсон гинэ. За дараагийнх нь нэрийн утсан сонсогч байна. Жирэмсэн болсноо мэдэлгүй 4 жилийн өмнө машин бариад ээжийнхээ нутаг яваад ах トゥ нар дээр нь очиод ирсэн. Тэгээд төрөөд 2 жилийн дараа ахаад яваад ирсэн хойноо жирэмсэн болсноо мэдлээ. Тэгээд ах トゥ нартайгаа маазраад арангаа яваад ирэхээр л жирэмсэн болоод байна. Ахиж явахгүй гэдээ инээлдэд байсан том хүү сонсч л дээ. Би төрөг төвчгсөн ихэр гинэ тэр нь. Гэр бүлээр юм яриад байжсэн чинь том хүү тэр айлд арай их хоноод 2 ихэр болчихгүй юу гэж асуусан гинэ. Арай олон оноо. За нэрээ нуудлсан сонсогч. Хэдэн жилийн өмнөх явдлаа. Манай найз шинэ ажилд ороод удаагүй 5 дахь өдрийн ороо ажлынхантайгаа гарч илдэ. Ёстой шүнжин явсан гэсэн. Тэгээд л за одоо ганц юм уугаа тараа Шинковыг юмд явуулъя гэдэл баахан юм захиад манай хүнийг явуулжээ. Тэгсэн ахтай нөгөөг чинь гараа салхи аваад тас. Тэгээд тэр чигээрээ таксинд суугаад харьцсан байсан гэсэн. Өглөөс ирээд байж утал ажлынхын хүн залгаж байна гэд. Дажгүй харсан уу энэ тэргээ залгаж байгаа бах та гэж бодоод амар ихтгэлтэй авсан чи чичээр нь овмо гарахгүй юу мөнгө төгрөг аваад алга болчдөг байж тээ. Чамайг хүлээгээд бид нар бүр үүр цайлглаа гэд бөө уур ярьжээ. Мань хүн бүр юу ч санахгүй цүнхээ авахсан чинь бэлэн мөнгө шал танихгүй карт энтер гарч ирсэн байгаа. Тэг чи шинэ ажилдаа нэрээ мөнхөлж үлдээсэн гэж ярьдэн штэ. Идэж юу холгондоо за наатгал явуулж хэрэггүй шүү гэдэг гисэн гинэ. Йоо амар мөрдөг нөхөр байна. Баач хөх би л өстэй. За англи нэрээ нууцсан сонсогч англи хэлтэй өвөө гинэ. Би нэг 100 өвөө эмээгэнд очлоо. Өвөө эмээгийнх сумын төвөөс 100 метрийн л зайтай зуны дэлгэр цагийг чилхүү цаг агаар гоё ялаа. Нэг өглөө босоод гэр шүрдэж байлаа тэгсэн уц дуурч байна. Өвөө дуудлагын мань хараад миний охин муу портер чин залгаад байна гэлээ. Би гайхаад очиод тарлаа залгаж байсан. Би аавыг утсан дээр англиар my father гэд хадгалчихсан байсан. Муу портер. Тэгээд өвөө эмэд эн чи аав ярьтай гэсэн чи өвөө над руу нэг сөрхий харснаа гараа авчлаа. Тэрнээс 2-3 хоногийн дараа дахиад уц дуурлаа. Өвөө бас л харснаа. Миний охин муу матарчин залгаад байна гэж авсан. Тэр нь ээж бас англиар хадгалсан байсан.
Тэгээ ээж л ээжтэй гэсэн чи бас л сүргийн харж чад гаравчлаа. Англи хэл баг саг гадарлаад байгаа ба. Дараа нь өвөө хоёр манайх руу явахаар замын унаанд суугаад ирлээ дээ. Тэгээд ээж намайг галтгооноос тавгтай эдээ аваад иргээл аваад орж ирсэн чи өвөө ярьж байна. Энэ их сонио үхтэй. Та хоёрт одоо уурлаж явдаг юм бах та. Та хоёрыг утсан дээрээ муу портер, муу матрагийн хадгалчихсан байсан. Та хоёр нэг ярина байгаа гэж яасан. Үнэн солиотой би тажигнсаар ороод ирсэн чинь нөгөө гурав зочоод учрыг нь ойлгуулж хэлсний дараа бүгд инээгээд тэрнээс хойш би өвөөгөө англи хэлтэй өвөө гэж маазардаг болсон доо хөөрхийг инээ. За, копи. Нэгдүгээр ангийнх нь нэрээ хөгжилтэй л доо. Охин маань тийм ч гоё бичдэггүй л дээ. Өчигдөр дэвтрээ гаргаж ирсэн ээ. Ээж би гоё бичсэн. Бас алдаагүй гэлээ. Үнэхээр гоё бичжээ. Бичих нь арай л өөр харагдаад ийм хурдан гоё бичдэг болсон байх гэж гадал баяр хүргээ тэврээд үнсээд бөө юм боллоо. Хичээлээ дуусаад дэвтрээ хаатал өөр хүүхдийн дэвтрээ аваад иржээ. Уучлаарай гэсэн гинэ. За дараагийнх нь нэрийг нудлсан сонсогч байна. Саяхан хүүхдүүдэд дагуулад анхных нь гадаад аялалд авч явлаа. Одооны хүүхдүүд ийм сэтгэл хөөрөлгүй болчих уу? Манай хүүхдүүд ийм байна уу? Би өөрөө Аристо байхдаа анх удаа гадагшаа явж Хонконг Disney үзэж байсан. Гайхаж баярлаад хөөрөөд одоо санаанаас гардггүй. Хүүхдүүдтэй Бээжин универсал үзүүлсэн чинь тэгж их баярлаж хөөрөөд байгаа ч юм алга. Бээжин зүгээр л Улаанбаатар очихл газар байна штэ гэж хэлсэн. Миний урам хуг гинэ. Дараагийн аялал Жухан хотын ямар Kingdom гинөө Chimlong Kingdom үзүүлнэ гэж төлөвлөсөн байгаа. Тэр лав таалагдана ахаа гинэ. Харин тэгдэг юм бэлээ. Оо тоохч. Йоо халуун байд. Би тэр буудалтай уцаараа тоглоо байж. Гэж авсан. Тэгээ юу таалагддаг өгч онгоцоор нэсгэл гоё байлаа. Яагаад гэж айсан гэсэн. Йоо биднэрээ ч хувьд нэр юу ч явах. Тоохч. Манай найз анх удаа 6 дугаар ангид байхад аав ээжтэйгээ Бээжин явахад бид нар бүрстэ хоо чистэй гоё гадаад явлаа гэл бөө юм болдог гэсэн. Үгүй бид нар хот явахгүй ч бөө юм болдог гэсэн. Шүн наар өрөхгүй зүгээр. Йоо. За нэрээ нууцлаа. Нэг өдөр нэгэн дугаараас дуудлага ирж байна. Би уцаа аваад хинбэ гэтэл чи намайг танихгүй байна уу гэж өндөр дуугаар хэлвэ. Хинбэгээ дахиад хэлтэл чиний эхнэр ухаантай байна гэдгийн уг нь би чинь ганц үе хүн л дээ. Тэгээ зүүн мөрний чөтгөр чихэнд тэгэж шивнв. Наад хүнээ юу гэж хэлхийг сонсоод хариулаад бай гэж хэлв. За юу болов гэдэл тэгсэн тэгв хаагуур яваа золбонтой байгаа юм бай гэдэл уурлангу хэлж байна. Би ажилтай байна штэ гэтэл чи ажил дээр 3-4 хоног хүн мөн үү? Тэгж хэлж байна. Дотроо тэгж бодоод амжив. Нөхөр нь олон хоног гэртээ хонолгуулж явхтаад шоудцсан байна гэж бодоод. Одоо очлоо гэд хэлээд асалчлаа. Үний амьдралс үдгчгүй яав. Одоо дахиад бити залгаасаа гэж бодоод тэр өдөр уц дуурах болгонд хайц төгшүүртэй байсан шүү. Одоо тэр хоёр минь сайхан амьдарч байгаа ах уу? Энийг үтсэн чи хамаагүй инээ хөлс гооччлоо гинэ. За Улаанбаатар хотод 12 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ арилгачаар E-Mart илүү чанарыг илүү хямдар гэсэн уриатгаар дэмжиж ажиллаж байгаа. За E-Mart-ийн орол салбар илүү чанарыг илүү хямдар 5 дугаар сарын 1-ээс 7-ны хооронд зөвхөн E-Mart хорол салбарт онцгой хямдрал урамшуулалт зарлаж дээр нь 50,000 төгрөгөөс дээш худалдаа авалтанд экотор бэлэглэж байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудас болон 7611T1T1 утаснаас лавлаарай. 7611T1T1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ арилгагч E-Mart баярлалаа. За баярлалаа. Үдээшэр нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишек суриатаар хүчилтөө түүхүүдээр өргөлжилт өрч байна. Дараагийнх инхчин инхүүлээ гэдэг сонсогчийн анхны пост шүү гинэ. За манай гэр бүл тохиолдсон явдал юм л да. Ээжийг чотоос эрэхтэй дүү бит хоёрт яг адилхан хос унтлагын хувцас бэлэглээд дүү бөөн баяр надад таалагдаж байгаа ч хоёулаа адилхан болохоор яг адилхан аваад байхдаа яах вэ? Нэгдэр нэмхнийг авцсан юм бахта ухааны бодол дурамчаа. Тэгсэн нэг өрөө яг сайхан унтаж байтал амтд зүудийг минь тас татаал нэг хүн бараг орд оригтлоо орилоход год үсрээл харсан ээж гэрэл асаасан болтой ах галын чимхүүр барьчихсан бодвол аав руу халдсан этгээдийг хусах гэж байгаа. Харин дүү аавын орны урд шокийн байдалтай уйлчсан зогсож байсан. Би тэд юу болов яав вэ гэсэн чинь дүү. Би гарч 0 орох гээд айгаад игчээд удаад зэрэггүй болохоор нь аавыг дуудсан чинь аав бурхан минь аллаа амь авар гэж орилж гарсан дүү ааваас айгаад уйлаад шоконд орсон тэрээс. Тэгсэн аавыг ундаж байхад нойрон дунд нь аава гэж дуудаад ахаар нь дурамчхан үдээ нээсэн чинь хамаг ус гизгэн сэгсийсэн уртгар үстэй урт цагаан даашинстэй зогсож байсан байгаа. Аав хараад
Өнгөлгөн хагартай айгаад хамаг тэнхээгээр хашгирсан тэр ээж дүү тэр том унтлагын хувцас хэсэгтэй л өмсөөгөө тэг хөрхийг нэ. Яг адилхныг асуулгаар дүүд нь жаахан томцсон юм байна л да тий. За нэрээ нууцлсан сонсогч. За. Бид ороо нэг эмэгтэй дүүтэй. Бид хоёр яг копи паст. Насны зүрөө баг, нэмээд царай төрөх, үсний урд, дарсны өнгө, бие хаа төстэй тул баргийн л хүмүүс танихгүй. Хүмүүс бид хоёрыг ялахгүй л тий. Бид хоёр 10 жилд нэг сургуульд сурна. Бид хоёрыг чинь сургууль даяараа л танина. Өглөө эмэгтэй багш нар чинь бид хоёрыг андуурхаараа та хоёр ер нь ингэр дээрээ наад нэрнүүдээ зүв. Солиотой юм шиг копи хийсэн юм хаашаа юм. Та хоёр зүгээр ялгааг олоорой номны хуудасны амьд хувилбар заа юу. Ялгааг олоорой. Гэл үглэн. Йоо. Сүүлдээ бүр нэр замхраад хөгшин клон, залуу клон боллоо. Бид хоёрын нэг нь кордот гүгээл явж ивэл зарим нэг багш нар хөөе тэр бишээ инээ. За хамаа алга битгээ гүгээд бай гэж загнана. За энэ бол зүгээр л өдөр тутам. Нэг өдөр дүүгийнхээ ангийн коридороор явж исэн чинь манай дүүгийн шинэ химийн багшийн толгой кабинетийн хаалганаас таруу шиг цухснаа. Хөөе тэрэ чи наашир та өчигдөр яагаад зугтсан? Ямар овоо гар бай чи наашир ирж шалгалтаа өг гэдэм та. Би ч хиймдэ гайгүй. Манай дүү бол химийн өмнө аль хэдийн өвдөх сөгдөөд өгсөн. Би чинь их чинь юм болохоор нөгөө нөхрийнхөө дүүг амхандаа л жоох өргөчих гээд за багшаа гээл өөртөө ихтгэлтэй амт орлоо. Ороод шалгалтын өгчээсэн чинь манай ангийн багш яг дүрээрээ химийн кабинетийн хаалга тус тас хийтэл нэгээл ороод ирлээ. Багш яг орж ирэхдээ зэрэгцэн миний сүнс сүдэр амир амиглангуу бүх юм биеэс гараа явжлаа. Тэгсэн араас нь үлийн үрмэн гэж хаанаас ухаад гаргаад ирсэн юм бэ гэмээр манай дүү бэлтгэлийн хувцастай. Үсэн арцайцсан, улайцсан нэмээд хинд цөмс ахиулсан юм гэмээр нүд нь хавтцсан амт хээв нэг ороод ирдیں۔ Өө дүш. Нөгөө химийн багшийн хараа муу байсан уу? Чи гар гээл загин чинь. Манай дүү гайхаал хил ам хийнгуут нь би гараач гээл аяархан хэллээ. Шинэ багш их зөөлөнтэй сонссонгүй. Харин яахавтаа манай нөгөө үхээс бусдыг үзэж амьдралд нухлагдсан олон жилийн нүрийг үзсэн ангийн багш тэрийг сонсцсон. Хөх тэнгэр минь багш би тэрийг харж юм болсноо. За тэрэ намайг дагаад яв гэд манай дүүд хэллээ. Манай дүүч гайхаад яасан багшаа гэж чинь одоо эгч чинь шүүлэгтэй тэрийг чи өгнө үздэй гэж авдээ. Манай дүү чинь гинт цахилгаан цохиулсан юм шиг баснаа л миний шилэн хүзүүнээс тас атгаад та өөрөө зайл гэд намайг химийн кабинетээс хөөгөөд гаргачдээ. Шинэ химийн багшийн онгор нүд нь бүлтийтлээ томорцсон л үлдсэн. Ангийн багш та хоёр яг ингэх гээд байсан юм а гэд бид хоёрыг шоолоостой гинэ. За дараагийнх нь копи пост байна. Зуны амралтаараа ээжигээ дагуулад шаргалжууд аршаанд ороод сууж байсан. Маргааш нь архангаа явах байсан зам идэхгүй болохоор хажуугийн хүнээсээ асуулаа. Нөгөө хүн маань их л цээж өвчтөө таарчих тэгээ хэлжээд түүн голоо өксөд явбал илүү товчтоо. Миний 5-70 бол явтгал юм. Та нар ямар машинтай л гэжээд зүгээр л зам зааж өгөхгүй машинаа гайхуулж чамаа гэсэн юм бодоод ээжээл ээж хажуугаас манайх 6:27. Тана дараа үеих гэж авдээ. Би ч юу 6:27-г гайгаад арлээж үгэндээ их итгэлтэй нөгөө өнрөө инээсэл харж байна. Нөгөө хүн маань түнтий суулаа болчихсон. Тэгвэл чи явах байхаа гэд босон явчихлаа. Би тухайн үед Санта Фи солонгос машин өндөгөөс урд карлон дээр V6 2.7 гэсэн бичиг байдаг. Түүнийг л ээж сайн харж л те би ч түс игээл явчихлаа гэдэг. 6:27 юу. Нам болгосон байна тий. Тэгсэн байна. Ямар ч 5-7-аас үл илүү л юм байна. 6-тай юм чин тий. За копи пост. За Нэг өсгөө гадуур жаал яваад давсаг нь хагарах төхөөд гэртээ яарсаар ирээд шууд ариун цэврийн өрөөнд оржээ. Бидсад нэг сайхан болоод хартал нөхөр нь усанд ороод шалтан тонгоогоод баанаа угааж байна гин. Гинт ихнэр нь өхөөрдөд хоёр хөлнийхин завсар гараа явуулаад ванжиг гэд эрхлүүлээд авчээ. Гарч ирээ том өрөөндөө орт нөхөр нь зурагт үзээ сууж гин гин. Үгээ угаалгын өрөөнд гэ том харталт нөхөр нь аав ирээд усанд орж байгаа гэсэн гэдэг. За энэ зөндөө явсан онгой тий. За дараагийнх нь копи пост байна. Сурагч насны паян гинэ. За 13-4 настай л байсан үедээ нэг удаа ичдэг тараал автобусанд суугаад гэрийн зүг явж байлаа. Сул суудлахаар номтой цүн хүн тул гүүж очоод суучглаа. Тэгсэн хажууд 20 гарчл яваа болов гэмээр нэг хөөх их чирээд л зогслоо. Дараагийн буудлаас нэг өндөр том биетэй автобусанд орж ирээд л яг тэр их чи хажууд ирэл зогслоо. Бид нар хахаас сүрдээд босч өгтөл агаандуу суу гэхээр гээд энийхээр нь буцаа суучглаа. Ажихнаа тэр ах нөгөө хөөх их ч рүү харт чулуудлаад нэлээд сонирхож байгаа болтоо шүү. Одоо бодох нэ шүү гинэ.
Игч миний урт талын суудлын бариулаас барьчихсан явж байсан нэг харсан игчийн гар 2 гар болоод давхарлажиж би зочиж гайхаад игчийн жижигхэн цагаан гарн дээр том бур гарыг дээш дагуулаад нөгөө ах гараа игчийн гарн дээр тавьчих. Их чичингүүрэл ах инээгээл байна. Би гайхаад хэсэг удснаа ахын бор гарн дээр би өөрийнхөө жижигхэн цагаан гараа давхарлаад тавьчлаа. Саваагүй хоггүй. Яа, яасан гэхээр би тэр хоёрыг тэгж гараа давхарлаж тоглож ярина гэж ойлгосон. Тухайн үедээ хүүхэд болохоор тэгэл ястай юм шиг санагдсан. Тэгсэн тэр хоёр бүр би рүүгээ харж инээлдээд ах над руу харснаа эрхийн өрөөгөө гоцолгоод инээлээ. Би ч буух буудал болоо буугаа явсан. Одоо бодох нэ тэр хоёрын танилцж буй агшин шаал хүнлэнгөөс оролцож шавар хаасан мэсч гэлээ. Харин ч илүү дотн болгосон болов уу гэж боддог штэ. Одоо тэр хоёр маань гэр бүл болоод олон хүүхэдтэй болсон байх оо гинэ. За, нэрээ нутлсан сонсогч. Баажи ялалт анх удаа үзээд гинт оюутан цагаа дурсав. Сойд сурж байхад тухайн үед 7 хоног сургууль дээр хонох бол инүүхэнд манай ангийнх нэг удаа багшийн гуйлтаар нэг газар очиж чимэглэл хийх болоод бөөндөө явж байтал ангийн маань нэг хүүхэд манай гэрийн замд юм чинь би гэрлүүгөө ороод ядаж хувцаа солиод ядаж нэг гэрийнхэнтэй царайгаа харуулаатахыг гээд замаараа гэрлүүгөө гүгээд орлоо. Бид хэд хүлээлээ гарч ирдгөө нилээ удлаа. Сүүлдээ цонхон доор нь очиод бөөнөөрөө орилоод шүглдээд тэрүүгээр нэг бархиралдав. Гэтэл гинт манай нөгөө найзын цонхон онгоогоод толгоо шомболцоод манайхан байж байл та мань чи ээжтэй зодуулж дуусаад ил та. Тэгээд гялс гарлаа отоохоо гэж байна. Яг энтэй зэрэгцээл ээж нь болтой эмэгтэй хүний дөө юу хуцаад байгаа юм бэ чи гэж байна. Цонх тасгаал хаагдсан бид хэдэж зодуур дуустал нь гадаа 2 цаг хүлээсэй гэж. Авара зодуулж дуусаад гэдэг юу? Зодуул дуусчаа гарлаа. Тийм. Йоо, илэг аваач. За, дараагийнх нь нэрийн нутлсан сонсогч байна. Нөхрийнхөө хайрыг хайж явна. Гэхдээ энэ удаа сэтгэл зүрхнийх нь хайрыг биш харин өсчин залууг гинэ. За. Баян Монголын ойролцоо байдаг байсан гаран дээрээ шивээстэй гарт нь шид орсныг өсчин залуу байлаа. Тэр л нөхрийн минь үсийг яг өөртөө тохируулж гангруулж өгдөг байж үлээ. Даанч бараг 2 жилийн өмнө гинт нүгэ явчихсан. Тэрнээс хойш битээр сайн өсчнийхээ эрэлт гараад ч олоогүй л байна. Хайж үнрээр нь ч гэсэн олохгүй. Ээдээ нэрчүүд чинь тохирсон өсчин гэдэг олдвол үүнт эрдэнэ мэт. Харин олдвол барьж аваад дахиж явуулахаар гэр бүлэрээ өөрчлүүлнэ гэсэн гэрээ байгуулах хэрэгтэй юм байна. Олон хүний гар дамжиж сардаа 2 удаа үсээ засуулдаг хайр залуу маань одоо тэр л мундаг өсчин залуу шиг үсийг нь сэтгэлд нь тааруул засах хүн олдохгүй өсний сэтгэл ханамжийн хямралд орчхоод л байна. Та нар дунд тэр гайхалтай өсчин залууг мэдэх хүн байвал хэлээд өгөөч гинэ. Өсчнийхаа дугаар мугаарыг авдгүй юм уу те? Харин тий. За. Нэрийн нутлсан сонсогч. Олон жилийн өмнө би гэж хүн ховд их сургуульд оюутан байлаа. Найз охин бид хоёр оройхон нүүрний маск авахар сургуулийн хажуудал имээс орлоо. Гэтэл хүн чихтэй тэр дунд таньдаг оюутнууд ч байж илээ. Бүр болоогүй миний крашлдаг геологийн өндөр царайлаг залууч ороод ирчихсэн байлаа. Бид хоёр ээлж дараагаа хүлээнгэ лангуун дотор байсан бэлгэвчийг төрөл төрлөөр нь уншаад л нэгнээ нудраад л явж байсан чинь имээс санч ихч. За юу авах уу гэдэл хүрээд ирсэн чинь би гэж хүн ихчээ бэлгэвч идүү гэд нэг чанга асуучт юм да. Тэгсэн нөгөө найз намайг нудраал гараад гүйц. Би юу хийчих вэ гэдэг шиг юу асууснаа гинт санаад нүүрийн газар руу хүмүүс рүү харсан. Над руу нөгөө оюутнууд хараатай. Нөгөө бандич бүр нүдэн томорсон. Би Google гарсан. Юу маск авах ёо ёстой 100-ны онгоо цаашаа ядж хахад би гэж хүн оюутны зөвлөлийн дарга энэ төр намайг танихгүй оюутан гэж бараг л байхгүй. За тэгээд нөгөө крашаа харахаар нүүр буруулаад ичээд л хүүхд байж тэ хөөрхий. За Улаанбаатар хотод 12 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар за 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тосолох хаяа эхэллээ гэд Toyota Top Motor хамтран ажиллаж байгаа. За Toyota-гийн албан ёсны дилер Top Motors төвд бүх төрлийн Toyota, за бас Lexus машины хөдөлгүүрийн төсөө солиулаад гарын бэлэг аваад давхар 7 хоног бүр топ бэлгийн хийсэн болох боломжтой. За энэ аян ер нь бол удахгүй дуусгаж байгаа юм байна. 5 сарын 7-ыг хүртэл үргэлжлэнэ гэж байна. Гэхдээ 5-7 хоног үргэлжилсэн шүү дээ. Одоо ер нь бараг сүүлийн 7 хоног л юм байна штэ тий. За ингэж байгаа. Гарын бэлэг одоо тосолсон өөрчлөлтөж бүрд олгож байгаа. Тэгээ 7 хоног бүр нь өөр төрөл юм байна л да. За жишээ нь одоо эхний 7 хоногт 11 цагаас өмнө тостолуулах одоо цаг захиалсан өөрчлөлтөгч бүр өглөөний цай буюу кофе сэндвич өнгөө байсан байх нь. За тэгвэл дараагийн 7 хоногт өөрчлөлсөн өөрчлөлтөгч бүрд автомашины шил арчигч бэлэглээд за ингээд үргэлжилж хагаад мөн гарын бэлгүүд нь одоо тухайн заасан 7 хоногт л хүчинтэй
нөхөж жолгох боломжгүй байсан байх нь шүү дээ. Аа. За тэнгууд топ билгийн болохоор тухайн 7 хоногт өөрчлүүлсэн нийт өөрчлөлтөөс санамсаргүй байдлаар буюу рандом шалгаруулж за тэгээд нөгөө нэг цахилгаан үүсгөөр тийм үү. За Аянчин брендийн аяны бүтээгдэхүүн за Prime-ийн эрхэм бичиг гээд 1 сая төгрөг хүртэлх үн бүхий бэлгүүдээс олгож байгаа юм байна. Оо за. За ер нь энэ 7 хоног бүрийн гарын бэлгийг та нөгөө топ бэлгээд байгаа том бэлгэн мэдээллийг Toyota Top Motors гэдэг Facebook хуудаснаас авч болно. Утасныхын дугаар 77 77 80 90 гэсэн утас байна. 77 77 80 90. За ингээд төрлийн хамтран аялагчаар 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих аян эхэллээ гэд Toyota Top Motors хамтран аялаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ X вариатаар хүжилтөө түүхүүдээр үргэлжлэн урж байгаа. За Булган Цолмонбаатар гэдэг сонсогчийн копи пост гинэ. Их сургуулийн багш хүний зүгээс хэлэхэд энэ семестрт ёстой ганц жижиг өөрчлөлт хийгээд л хид хідэн эмээ өвөөгийн ам аварсан байдаг шүү. Өглөөний 7:40-оос 4-р курст орохоор л Монголын эмээ өвөө нар бөөнөрөө бурхан болчиход их хэцүү байдаг байлаа. Энэ удаа 10:30 болгоод нэг ч эмээ нэг ч өвөөгийн гарцгүй өнгөрлөө. Цаашдаа үргэлж өдрийн цагаар хичээлээ тавилмаар байна захирлаа гинэ. Йоо, манай охин бас угаасаа энэ нөгөө нэг үдээс хойш ажил хийнгээд бас хичээлээ 7:40-оос эхлүүлсэн. Энэ миний л мэдхийн 7:40-д босч бараг хичээлд яваагүй. Эхний цагийг заналтай тасалдаг нөхдүүд л байна. Йоо. Оюутны байранд авахтул нэрээ. За, дараагийнх нь өргөжлүүлээд би уншаад явчих. За ээлжлэл уншиж шууд группээс. Үгүй группээс биш. Юу өдөө ачаар чат руугаар. За. За, тэн дээр байгаа. Би нөгөө өөрөх дээрээ копидод авцсан сая. За чи юмшиж. За манай нэг эрэгтэй найз бид хоёр 10 жилийнхээ ой наагуур тэнгэр газар нэрэгтэл хэрэлдвэ. 10 жил тэр мэ намайг эмэгтэй гэж бодсонгүй үзэлцлээ. Би ч тэр мөг эрэгтэй байтугай хүн гэж бодсонгүй харааж өрөөлөө. Тэгсэн нэг л өдөр бөмбөг хайсан юм шиг хоёр биенээ барьж идэв. 7 хоногийн дараа нөгөөх 90 хуурхаа маань ажиллаар хятад явсан. Тэгсэн гинт над руу залгаж байна. Жаахан гостоо. Найзаагаа өстөө уучлаарай. Хатантан таны өмнө мөхс би 1000 түн буруутай гэж сонож мөргөлэн. Би чам жинхэнэ найз ямар байдгийг харуулах бол гэж. Би ч за али харъя гэсэн мань хүмүүс яг шилэн үзүүн дээрээ томоос том хятад ханц шивүүлчих. Энийг хар нөхөрлөл гэж байгаа. Жинхэнэ найз ийм байдیں۔ Одоо чи намайг уучлал гэж байна. Ханцыг нь хараад л байд. Нэг л бишээ. Би чинь 4 жил хятадд зурсан. Хятад хэлийг бол гаргаахгүй. Чи камера ойртуул та гэсэн манай утасныхаа камера хятадаар би чамайг хүсэж байна. 2-3 эрдээ цуцаа хараар битсэн шивэстэй ойртууллаа. Би эртэн савж унаад миний найз жинхэнэ ир хүн ёстойгоо одоо баруун гар дээрээ бас нэг юм шивүүлээч гээд нөгөөх маань масад клинэстэй майник кар гэж шууд бэлэн шууга гаргаал ирлээ. Тэгсэн тэр нь орчуулгын серверийн алдаа гэж битсэн. Яа. Ханцууд бол алгын шүү нэрээ. Ястаа нэг илгээ таттал бөөрөө өвдтөл идэж асан да. Монгол тэрэнгүүт нөгөө агуу нөхөрлийнх нь удахыг хэлсэн чи манай хүн гайхах уурлах зэрэгцээд ёо тийм баха даанч орой гадуур гарангууд хүүхнүүд татаж чангаагаад буудлын руу яваад исэн маа гэдэг. Хүмүүс минь биен дээрээ хятадаар сэлбэр үлдэх гэж байгаа бол тухайн хэлийг мэддэг хүмүүсээс нь сайн асууж байгаарай гинэ. Бэлэн гомонгээ бичүүлсэн байсан гэж шоолоод гэжтэй. Йоо. За би шууд группээс уншчих. Дахиад нэг инээдтэй зүйлээ хуваалцъя. Нэрээ нь усан сонсогч байна. Даргаа уучлаарай. Миний ам болдгоо маа. Төрснөөс ялгаагүй охин дүүн биччихлээ. 21 аймгийн 1000 гаруй дарга цэрэггүй чуулсан өдөр байсан юм так. Орой хоол болоод л манай дарга хамт хоолн дээр маань тухайн үеийн улсын хэрлэлийн гишүүн дарга нар ирээл оройн цоогны ширээн дээр маань ирцгэлээ. Гэтэл дарга маань юм мэдэж байгаад хахчтий. Би хажууд нь сууж байсныг хэлэхүү амандаа гарсан үгээл шууд хэлцэн. Хахаж байна уу да муу нохоо чинь гээд нуруунд дээр зогцсон яа тий хилээд бүгд шок. Өөрөө ч улааж бантаа зэрэг нэмхийн өмнө гээд хэлчихсэн. Лифт дарга дуудаад дахиж ингэж болохгүй шүү л гэлээ. Дарга уучлаарай дахиж тэхгүй л гэсэн. За дараагийнх нь копи пост гинэ. Легонор Хосоёр гэдэг залуу гэж байна. За.
Тэр жилийн хууч, тэр жил 2009 он юм да. Гэр бүлийн хоёр найзуудаа дагаж нутгаар Нархангай аймгийн Цэнхэр сум аялна гэд хөл газар өрхөө баярлаж суваа. Гэтэл найз минь андаа яг бид нарыг явахад Цэнхрийн сумын наадам таарах юм байна. Анд үзчихэлдэ гэл өнгөрөөж байна. Яад юм бас ноцлож явсан 90 хуух байна үзнэ гэл нарантул худлааны төвөөс найзаараа 70 кг зодог шуудаг ахууллаа. За тэгээ гуруулаа явлаа. Замдаа намайг ч сумын зам болгочихж байгаа юм чи. Явсаар нутагт ирлээ. Андын үйл тусч явлаа. Мэдээ сонсоод хүү чи төрүүлнэ чамтаа үзэх хүн байтугай араатан ч байхгүй гэл хөөрөгдөж гарлаа. Би нөгөөдөр барилдаантаа эрт амарна. Маргааш нь буюу барилдааны өмнөх өдөр найзын үеэл хоёрыг хэсэг нухлаа. Аминда бэлгэл хангахын хоёр нөхөр гар нугалдгүй хүлж гаргахааргүй хоёр амьсгаа. Би 115 кг нөгөө хоёр 70 кг. Би ч хизээний төрөө бүх тухайн орой найзын үеэлийн бяцхан найр боллоо. Нутгийн бүхэд дуртай залуус ах нар ч ирв. Би ч маргаашийн төрөө бүх бүхий хууч ярьж мах ядаж ах нар авчирсан шуудаан доторх үнэнүүдээ 3 литрийн бээр нэг нэгээр нь гаргаад төрөө бүх би ч хүртэл үүр сайж байна. Би өнөөдөр заан цолтой болно. Унтахгүй угаасаа ч бүх бодогдоод юу нэ. Өглөө болвоо бид хэд хамаг юмаа боож аваад торгон догоон дэвжээг зорлоо. За шартаж эхэлж байна. Толгой агарлаа, ам цангана гэж аим. Ус ундаа хусаатлал. За бүх эхлэв. Эхний дүүцэд 2 аймгийн начин нэг сумын зан, нэг сумын начин гарлаа. Гэтэл үүслэр готын залуу бүх хос хоёр сумын начин тэрнтэй гэж авлаа. Очоод ардл надаас 10-аад 80 орчим килограмм жинтэй хөөхөн биетэж шулдар гуйтай дүү байна. Биш дотроо хэсэг үзлээ баригдах янз байдаг. Галуу наран шаардсан хүн, бие барьсан хувцастай хүн. Хүүх ямар ах. Би найз руугаа яг өглөө ганаа би боллоо л гэлээ найз. Андаа байж л гэдэг. Золгох болов. Муу туучид таг солгоо өстэй эвгүй. Дүү михийгээд лээд миний би хүндрээд унаж өгдөг. Өөрөө ч михий чадахгүй хөдөлгөөр л хөлс утгаад болж өгдөг. Хаялцалгүй барьц сонгох болоо 2-2 сонголцоод байдгүй. Яг мажила. Би боллоо гэж ганаа найз руугаа орлоо. Өөдөөс дооглол байж л гэдэг хөхрөөд байдаг. Яа. Манай 3 фэнүүд ална. Хоёрын даваа хэдий эхэлж гисэн явж байдаг. Залуу бүх бас хоёр барилдаанаа шуурхаад гэж хид дуудлаа. 3 дахь сонгоон дээр өөрөө бариад мордох хайдаад гулцаан лаглаан доогуур норвоо. Намайг хайсан дүү дараагийн даваанд шууд гараад элэг үсээ тайлаад явсан да. Юу үлтгвдээ өрхий уг нь эртээ бирта залуу өгөж жинхэнэ заан золонд горилж явсан байх та. Ингиж нэг уяа бүхнэр авч хизээж гарахааргүй найз ганагийн гэр бүлийн аманд нэгийн давааны сумын зан хос хоёр орсон юм да. Бүх гэдэг амаргүй спорт шүү. Бүүзэд толгон бай да. 2009 оны 7 дугаар сарын 11 Архангай аймаг Цэнгэр сум 3 фэний хамт төрөө бүх сумын зан хос хоёр гэдэг. Травел төлчээл байгаа юм байж. Йоо. За викас нэгийг машаа тэгээд дуусгах гэдэг хөө. За. АЦЦ-снээс нөгөө таблетик том байдаг да. Усан дуусгаж уух ёстой доо. Гэтэл шууд дуусгахгүй ууж үзэх адын бодол төрөө шууд амдаа эц. Ам нь пүс бас гэдэг. Сандраад ус балгад бүр амар хамар бүргэж гарч ирээд хахад цацаад. Нүдний нөлөөс хамрын ус балгасан устай холилдож цоргиж гараад дууш болоод явцсан. Аз ууж ганцаар байсан. Хажууд хүн байсан бол дадад туслахгүй шоолго байсан биз. Яргаар савж унаад байх чинь нэлээ. Усанд найруулж уул гэсэн бол завраал даг гинэ. Тэгэж юу яд юм уу? Тийш дээ. Чи өөр угаасаа усыхээр ингээл нөгөө гэл ингээл амар ингээл буцалдаг штэ. Тийм юм ингээ аван дотор ингээ дээрээс нь усыч гэр чи юу болов? Йоо. Йоо. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 5-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X өрөөдгаар хөгжилтөө төгөөдөрөө шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос салхаа эхэллээгээд Toyota Top Motors за мөн зорилго бүхэн үнцэнтэй ахих зээлээрээ Omni Capital хамтран ажилладаг баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3